Дараагийн мэдээ танилцуулъя. Дэлхийд даяар хүүхдийг одоо вакцинжуулах үйл ажиллагаа удаашралт орсон. За сүүлийн 20 жилийн туршид энэхүү зогсон байдлаас болоод олон хүүхэд эрсдэлд орж байгаа тухай мэдээллийг дэлхийн одоо вакцины чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачид анхааруулж байна. За ковид цар тахлын улмаас нөхцөл байдал уламд орсон юм байна. Олон сая хүүхэд улаан бурхан сүрье, полимиелит зэрэг олон өвчнөөс хамгаалагдах боломжгүй болсон. За судлаачид вакциныг илүү сайн тэгш хүртээмжтэй болохын тулд хамтын үйл ажиллагаа хүчин чармаалт чухал гэдгийг мэдэгдэж байгаа. За вакцинжуулалтын хөтөлбөрийг санхүүжүүлдэг олон улсын тусламжийн төсвийг танах нь вакцинд эргэлзэх одоо энэ асуудал бол олон нийтэд дунд түгээмэл байгаатай зэрэгцээд энэ бол хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдалд бол огцом одоо муу байдлыг үүсгэж байгаа юм байна. За хүүхдийн вакцинжуулалтын хөтөлбөр дэлхийд даяар өмнө нь бол асар их амжилтанд хүрч байсан юм байна. 1974 оноос хойш 4 тэрбум гаруй хүүхдийг вакцинд хамруулсан. Ингэснээр дэлхийд даяар ойролцоогоор 150 сая хүмүүсийг вакцинаас сэргийлэх боломжтой өвчнөөс амь насыг нь аварч чадсан байна. 2023 он хүртэл бараг хагас 100 жилийн хугацаанд вакцины хамрах хүрээ 2 дахин нэмэгдсэн гэж судлаачид үзэж байна. Гэвч 2010 оноос хойш ахиц дэвсэл зогсон байдалд орж одоо дэлхийд даяар вакцины хамрах хүрээ маш ялгаатай байгаа юм байна. Lancet нэртэй ангаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар дэлхийн 100 орчим оронд улаан бурхны өвчний эсрэг вакцинжуулалт буурсан байна. COVID-19 цар тахлын дараа ялангуяа хөл хорионы үеэр вакцины хөтөлбөр дасалнаас болж нөхцөл байдал уламд ордсон. 2023 онд гэхэд бага насаасаа вакцин хийлгээгүй бараг 16 сая хүүхэд байсан ба тэдний ихэнх нь сахарын цөлөөс өмнөх Африк болон Өмнөд Азийн орнуудад амьдарч байгаа хүүхдүүд байна. За судалгаанд одоо оролцсон Америкийн нэгдсэн улсын Вашингтоны их сургуулийн эрүүл мэндийн хэмжүүр үнэлгээний хүрээлэнгийн доктор Джонатан Мосер мэдэгдэхдээ олон тооны хүүхдүүд вакцинд дутуу хамрагдсан эсвэл огт хамрагдаагүй хэвээр байна. За энэ байдал нь бол улаан бурхан, полимиелит болон сахуу зэрэг олон өвчний дэгдэлт эрс нэмэгдэх эрсдлийг одоо бий болгож байгаа. За бүх хүүхдүүдийн амь насыг аврах нь дархлаажуулалтанд одоо хамрагдсанаар бий болох боломжтой гэж нэмж мэдэгдсэн байна. За баян чинэлэг болон бага орлоготой орнуудын хувьд вакцинжуулалтын хувь хэмжээ хоорондоо зөрүүтэй байна. Гэхдээ Европ, Америкийн нэгдсэн улс болон бусад одоо чинэлэг орнуудад вакцинжуулалтын түвшин буурч байгааг тухайн одоо тайлангийн судлаачид онцолж байна. За Оксфордын вакцины группийн захирал профессор Сэр Эндрю Поллард хэлэхдээ судалгааны үр дүн сэтгэл зовоос нь дүр зургийг харуулж байна. За хэрвээ энэ хандлага өөрчлөггүй бол илүү олон хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй болох эсвэл бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөр нас орох эрсдэл бий болж байна. За харамсалтай нь дэлхийн эрүүл мэндийн одоо энэ чиглэлд зарцуулдаг санхүүжилтийг таньж байгаа нь энэ байдлыг улам дордуулна гэсэн үгээ гэдгийг профессор Поллард хэлсэн байна. За Лондонгийн их сургуулийн коллежийн профессор Дэвид Элиман мөн одоогийн нөхцөл байдалд олон хүчин зүйл нөлөөсөн гэж үзэж байна. За дэлхийд даяар иргэний одоо дайн байлдаан өмнө сумын нэмэгдэж байгаа нь бол энэ байдалтай холбогдуулан дайн самуунтай орнуудын тоо нэмэгдснээс бас вакцинд хамрагдуулах үйл явц буурч байна. За мөн Америкийн нэгдсэн улс, Их Британи зэрэг чинэлэг орнуудад гадагшаа үзүүлж байгаа тусламжаа эрс таньж байгаа. За үүнээс болоод дэлхийн хэмжээнд вакцин зөвлөлд зарцуулж байгаа хөрөнгө мөнгөнд ихээхэн хүндрэл учирч байна. За мөн үүнээс гадна хүмүүсийн дунд бас ийм хавшмал ойлголт бий болсон. За тухайлах юм бол хүмүүс шинжлэх ухаан гэхээсээ илүү мэдээлэл муутай байдалд үндэслэж вакцин хийлгэх нь бол одоо төдийлөн шаардлагагүй гэсэн ийм буруу ойлголт явснаас болоод дэлхийд даяар бас вакцинжуулалт буурч байгааг анхааруулж байна. За тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ вакцинжуулалтад хамруулах талаар энэ талаар бол сургалт судалгааг явуулах хэрэгтэй. Вакцинд одоо эргэлзэхгүй байхыг бол талаар судалгаа явуулж хүмүүсийг мэдлэгжүүлэх нь бол хамгийн чухал гэдгийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоонд бол чухал үүрэгтэйг мэдэгдэж байна. За мөн вакцины талаарх ташаал мэдээлэлтэй тэмцэхэд улс орнууд хамтран ажиллах шаардлагатай гэдгийг зөвлөсөн байна. За мөн эрдэмтэд дэлхийд даяар вакциныг илүү сайн хүртээмжтэй болгохын тулд нэгдсэн байдлаар хамтын ажиллагаа өрнүүлэх нь чухал гэж мэдэгдэж байна.